Сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За та нарын манд донд намайг таньдгүй хүмүүс бас зөндөө байгаа. Намайг Шатрхуу гэдэг. Би төгс амьдрал пэйжийг Facebook, Instagram дээр хөтлөө явуулдаг. Та нар маань миний тэр пэйжийг хараахан дагаагүй байгаа бол та нартаа дагахыг санал болгож байна. За бас миний энэ үзэж байгаа бичлэгийг маань төгс амьдрал YouTube дэх каналын маань бас subscribe хийхээ бити мартаарай. Яад гэвэл миний энэ сувагт та нарын маань амьдралд гоё хэрэг болох үз бичлэгүүд ордог болохоор та нар маань лайк дарж subscribe хийж share хийхээ бити мартаарай. За өнөөдрийн маань ярихыг хүссэн сэдв, миний сонгож авсан сэдв юу вэ гэвэл дотоод ертөнцийн талаар би өнөөдөр та бүхэнтэйгээ ярихыг хүслээ. Хэрвээ та нар маань миний пэйж дэх төгс амьдрал пэйжэд ордог постуудыг уншдаг болвол хэдхэн хоногийн өмнө бас гоё пост гарсан байгаа. Тэр маань бол бидний дотоод ертөнц, бидний гаднах ертөнц буюу бидний амьдралыг, бодит амьдралыг бүтээдэг гэсэн пост гарсан байгаа. Тэгээд тэр постын талаар би бас жоохон та нартай дэлгэрүүлж ярьж илүү жоохон ойлголтыг өгөхийг хүслээ. Хэрвээ та нарын маань донд бас энэ яг юу хэлээд байгаа юм бол гэсэн бодолтой байгаа хүмүүс байгаа бол бидний гадаад амьдрал, бидний ингээд өдөр болгон амьдрал яваад байгаа. Тэрнтэй адилхан бидний дотор бид нар зүрх сэтгэлтэй бас мэдрэмжтэй ба тэр бүх зүйл маань бол бидний дотоод ертөнц гэсэн үг. Бид нар дотооддоо яг ямар мэдрэмжтэй байна, юуг мэдэрч байна, тэр зүйлүүд маань гадагшилж байдаг. Гадагшлаад тэр гадагшилж байгаа одоо энерги гэх юм уу тийм ээ, зүйл маань бусад өөртөө адилхан энергиудыг биднэр рүү татаж бидний одоо өдөрт бид нар ямар хүмүүсүүдтэй уулзах уу, ямар үйл явдлуудад оролцох уу гэх янз бүрийн зүйлүүдийг бидний амьдрал руу татаж оруулж ирдэг. Тийм болохоор бид нар дотоод өөрсдийнхөө энэ ертөнцөөр, дотоод энэ мэдрэмжээрээ дамжуулаад өөрсдийнхөө энэ гаднах амьдралыг, эргэн тойрны хүмүүсийг ямар хүмүүстэй уулзч учрах уу, ямар зүйлүүдийг хийж бүтээх үү, хаашаа явах уу гэдгээ бид нар бол бүх зүйлүүдийг энэ дотоод өөрсдийнхөө бодол, мэдрэмжээр дуудаж оруулж ирдэг. Татаж хийж бүтээдэг гэсэн үг байна. Хэрвээ та дотроо дотоод зүрх сэтгэлтэй, амар тайван, за тэгээд аз жаргалтай тий сэтгэл хангалуун, юмд тэг сандарч санаа зовсон зүйлгүй байх юм бол бидний бодол эерэг өөдрөг байна. Бидний бодол болохоор бидний сэтгэлийн хөдлөлийг бүтээж байгаа тий. Хэрвээ хүн сөрөг бодолтой байх юм бол сөрөг бодол маань шууд бидний бүх бие организмд нөлөөлөд бидний бие сэтгэл хөдлөл ямар байхыг шууд тодорхойлж авч явчихдаг. Тэгэхээр бид нар юу бодож байна? Тэр маань бол бидний сэтгэл хөдлөлд нөлөөлөд бидний ямар байгаа сэтгэл хөдлөлтөө яг ямар байгаа мэдрэмжтэй байгаа маань бидний энергийг бүтээж байдаг. Тэгээ өөрөөсөө бид нар гаргаж байгаа, ялгаруулж байгаа тэр энергиэрээ дамжуулаад ижлэхэн тэр энергийг өөрсдөө татдаг гэж энгийн үгээр тайлбарлаж хэлэх юм бол хар үгээр гэх юм уу тийм хэлэхэд тэгж бид нэр одоо өөрсдөө амьдралыг бүтээдэг гэсэн үг. Жишээ нь гэхэд бид нэр өглөө босоод нэг гоё эрэг нэг гоё бие маань амарч хасаа өглөө босоод ингээл цанхаар харсан ч гоё нар гийцэн
дулаахан тий тэгээ дээрэс нь өөрсдөө айгуу гой сэтгэл хөдлөл мэдрэмжтэй нэг гой аз жаргалтай зарим өглөөг бид нэр ингээл эхлүүлдэг штэ тий. Тэнгүү тэр өдөр яадгаа дандаа гой үйл явдлууд тий болол ажилных гой бүтэмжтэй болоод уулзж байгаа хүмүүс хүртэл нэг гой тийм ийдэг тий байх жишээний уулзалтууд ажил бүх зүйлүүдийн гой амжилттай бүтээл яваад байдаг тиймэрхүү өдрүүд байдаг штэ тий. Тэр маань яасан гэхээр бидний бодол мэдрэмж сайхан эерэг байсан болоод бид нар тухайн өдрөө тэр өглөөний маань мэдрэмж маш чухал байгаа байхгүй. Бид нэр өөрсдөө өглөө ямар мэдрэмжтэй сэрж байна, ямар бодолтой сэрж байна. Тэр бодол маань шууд бидний сэтгэл хөдлөлд нөлөөлнө. Сэтгэл хөдлөл маань бидний шууд энергит нөлөөлөөд бид нар тухайн өдрийгөө өөрсдөө бүтээдэг гэсэн үг байгаа. Хэрвээ та сөрөг сэтгэл хөдлөлтөй, сөрөг бодолтой, сэрэг сэтгэлийн хөдөлгөөнтэй байгаад те айгүй тийм ууртай, уцаартай, бухимдуу, сандарсан, санаа зовсон мэдрэмжүүдтэй байх юм бол шууд та өөрийнхөө тэр гоё эерэг сайн сайхан тэр энерги блоклоод сөрөг шууд энергийг ялгаруулаад тэгэхээр гэрээс гараал явангууд тэгэл уур уцаартай хүмүүсүүдтэй уулзаж учраас ажил нэг л бүтэхгүй байгаа л бүр яатсан өдөр вэ гэмээр те тиймэрхүү өдрүүд бид нар тохиолдож байдаг. Тийм болохоор тэр бидний тэгэхээр гаднах ертөнц бидний амьдрал бол бүх зүйлүүд бидний дотоод ертөнцтэй шууд холбоотой байдаг байна. За яг өдөр болгон бид нар яг ямар мэдрэмжтэй ингээд мэдрэмжүүд маань ингээд өдөр болгоныг бүтээгээд байна. Тэгээд зарим хүмүүсийн ингээд амьдрал айгүй олон жилээр бүтлгүүдүү ч юм уу те болж бүтэж байгаа зүйлүүд ерөөсөй байхгүй хэцүү амьдралтай ингээд те уюуд зөндөө байдаг те. Тэгээ яг юу болсон яагаад би иймэрхүү үйл явдлуудтай их уучраад байна гэд бодоод асуудлын гаргалгааг хаах гад оролдоод яваад байдаг хүмүүс байдаг. Тэгээд дандаа тэр гаргалгааг надад гаднах ертөнцөөс хайдаг ч юм уу те. Хэрвээ би илүү их мөнгө олддог болчих юм бол миний асуудлууд би асуудалгүй болчих واخ ч юм уу те. Мэдээч яриг мөнгө бодлол угаасаа хэрэгсэл болохоор бидний амьдралыг тодорхой хэмжээнд бол хөнгөвчүүлж өгөх нь ойлгомжтой, амар ая тухтай болгож өгөх нь ойлгомжтой. Тэр бүх зүйлүүдэд хүрэхийн тулд өөрийнхөө гадаад ертөнцийн одоо ямар ч өөрийнхөө амьдралын шатны уюуд дээр өөрчлөлт гаргахыг хүсэх юм бол одоо жишээ нь гэхэд харилцаан дээр те гэр бүлийн харилцаанд өөрийнхөө харилцаанд өөрчлөлт гаргая. Өөрийнхөө хийж бүтээж байгаа ажил, карьерт бас өөрчлөлт гаргая. Гэт янз бүрийн ингээд өөрийнхөө амьдралынхаа салбаруудад өөрчлөлт гаргахыг хүсэж байх юм бол тэр бүх зүйлүүд маань бол шууд бидний дотоод ертөнцтэй холбоотой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр тусмаа харилцаа ч юм уу те тэгээд ажил энэ маань бол шууд бидний дотоод ертөнцтэй шууд холбоотой. Яагаад гэвэл бид нар хэрвээ стресс багтай те амар тайван, амар амгалан, аз жаргалтай, сэтгэл тайван, юмд санаа зовхгүй байх юм бол тэрнгээрээ дамжуулаад бид нар тийм сайхан хүмүүсүүдийг өөртөө татдаг болно. Аз жаргалтай, эерэг, өөдрөг тусч те бидний янз бүрийн асуудлуудад тусалж чадхад хүмүүсүүд үйл явдлуудыг те эд зүйлсүүдийг бид нар өөрсдийнхөө амьдралд татаж оруулж ирдэг болдог байгаа. Тэгээ тийм болохоор хэрвээ таны амьдралд өнөөдөр ямар нэгэн асуудлууд байгаа бол мэдээж хүн болгоны амьдралд хувь хүн болгонд өөрсдийн гэсэн жижиг том асуудлууд байдаг. Тэр асуудлуудаа шийдвэрлэхийг, тэр асуудлаас гарахыг хүсэж байх юм бол таглаад өөртөө ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө дотоод ертөнцөөр эхлээд ажиллах хэрэгтэй. Эргцүүлж бодож байгаад яагаад миний амьдралд ингэж янз бүрийн зүйлүүд болж бүтэхгүй байна. Юуг би буруу гэдэг байна гэд те бүх зүйлүүдийг тунгааж бодоод эцсийн эцэст хүн
хэрвээ харилцаан дээр асуудалтай байх юм бол бусад хүмүүс л ийм байгаад байгаа болохоор муухай ааштай хэцүү байгаад байгаа болохоор миний амьдрал хэцүү байна гэж боддог. Мэдээж хэрэг тийм хэцүү хүмүүс байдаг. Тэгээд хэрвээ та өөрөө өөртөө ажиллаад өөрийнхөө энэ хүрээлэн байгаа зүйлс амьдралаа хүмүүсийг эргэн тойрноо өөрчлөхийг хүсэж байгаа бол та өөрөө өөртөө ажиллаад өөрөө айгүй тийм мэдлэгтэй, мэдрэмжтэй шийдвэр гаргах чадвартай болж чадах юм бол хүн зөв шийдвэрийг гаргаад өөрийн чинь амьдралд ямар зүйлүүд, ямар хүмүүс сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг анзаарч хараад өөр дөрөө ажиллаад өөрөө өөрийгөө мэдээж хэрэг зөв болгох тал руу засаж залруулж өөр дөрөө ажиллана. Дээрээс нь тэгээд үнэхээр бид нар бол хэнийг ч өөрчлөх боломж биднэрт байхгүй. Ганц өөрчилж чадах зүйл бол бид нар өөрөө өөрсдийгөө л өөрчлөх боломжтой байна. Тэгээ тийм болохоор бусад хүмүүсийг өөрчлөх гэж өөрийнхөө тэр алтан цаг хамаг сайхан эрч хүчээ зарахын оронд өөрөө ажиллаад өөрийгөө сайжруулад өөрийгөө хөгжүүлээд сул талуудаа засаад давуу талуудаа хөгжүүлээд тэгээд үнэхээр таны амьдралд танд үнэхээр сөргөөр нөлөөлөд байгаа хэцүү хүмүүс байх юм бол тэдгэр хүмүүсөөсөө зайгаа барих хэрэгтэй. Зайгаа бариад тэгээд тэр үед болохоор та өөрийнхөө амьдралаас сөрөг зүйлүүдийг гаргаж ирэх юм бол тавьж явуулах юм бол таны амьдралд өөр хүмүүс, өөр үйл явдлууд, өөр эд зүйлсүүд орж ирдэг байна. Би өнөөдөр бас найзуудтай уулзчаад бас энэ сэдвээр ярьж байсан. Манай нэг найз охин бас хэлжсэн сүлд би өөрийнхөө сөрөгдөө найз нөхдүүдээс одоо албагаа таслаад ингээд харилцаанд одоо шинжилэл хийж байгаа зарим хүмүүс одоо үнэхээр туслах гад ингээд зөвлөгөө өгөөд ингээд туслаад дэмжихээр ерөөсөө тэр дэмжлэгийг авах хүсэл байхгүй зүгээр л ингээд дандаа гомдлоод байдаг, зовлон ярьж л байдаг. Хэдэн сарын дараа хэдэн жилийн дараа амьдралд нь ямар ч өөрчлөлт орсон юм байхгүй хэвээрээ. Тэгээл дандаа гомдлоод явж байдаг. Тийм хүмүүс байна. Хүмүүс туслая гэсэн ч туслалцааг нь авах тийм чадваргүй ч юм уу, эсвэл хүсэлгүй ч юм уу тийм хүмүүсүүд байгаа. Тэгээ тийм болохоор хүн үнэхээр өөрийнхөө амьдралдаа тийм хүмүүс байгаад өөр чинь сөргөөр чинь нөлөөлөд байгааг мэдх юм бол харамсалтай тийм хүмүүсүүдээс бол зайгаа барихаас өөр арга байхгүй. Хэрвээ та тийм зоригтой шийдвэрийг гаргаж чадах юм бол таны амьдралд өөр хүмүүс шинээр орж ирдэг байгаа. Өөрийнхөө одоо амьдралд орон зай гаргах юм бол гэсэн үг шүү дээ. Тэрнтэй адилхан яг хүмүүс байна, эд зүйлстэй ч юм адил. Хуучин муухай зүйлүүдээ бид нар гэр орноосоо гаргаж авах юм бол шинэ орон зай үүссэн болохоор тэр орон зайг нь нөхөхийн тулд шинэ сайхан зүйлүүд орж ирдэг байна. Тэгээ тийм болохоор бүх зүйлүүд бол биднээс өөрсдөөс маань эхэлдэг. Бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдийнхөө гадаад ертөнц бодит байдал, бодит амьдралаа бид нар өөрсдөө бүтээдэг болохоор өөрсдийнхөө бодол хэлж байгаа үгс өөрсдөөсөө гаргаж байгаа энерги энэ бүх зүйл маань бидний амьдрал руу бид нартай яг адилхан зүйлүүдийг татаж оруулж ирдэг учраас бид нар өөрсдөө амьдралаа өөрчлөхийг хүсэх юм бол өөрсдийгөө л өөрчлөх хэрэгтэй. Өөрсдийгөө л илүү төвшөнд аваач чадах юм бол бид нар өөр төвшний амьдралд өөрсдийгөө аваач чаднаа л гэсэн үг. Тийм болохоор бид нар ямар хүн байна, ямар хүн чанартай хүн байна, бид нар өөрсдөө шудраг хүн байна уу, худалч хүн байна уу? Хэрвээ бид нар шудраг хүн байх юм бол бид нар өөрсдөө амьдралдаа шудраг хүмүүсийг илүү их оруулж ирэх болно. Хэрвээ та дандаа худлаа ярьдаг, хүмүүсийг хуурч мэхэлдэг байх юм бол байнга л тийм хүмүүсийг өөрсдийнхөө амьдралд дуудаж оруулж ирнэ. Тэгээд тийм худалч хүмүүс үгүй миний амьдрал яац юм бэ? Дандаа л би одоо ингээд өөрийнхөө дандаа л худалч хуурамч хүмүүсүүдтэй уулзаж очраад ахаа надаас хулгай хийгээд ахаа надаас намайг мэхлээд ахаа ингэж зарим хүмүүс гомдлоод байдаг. Тэгтэл гол үндсэн суурь нь өөрт нь явж идэг. Өөрөө худалч хүмүүсийг мэхэлдэг муу зүйл бусдад хийдэг бол өөрийнх нь амьдралд энэ зүйлүүдээс яаж салах вэ? Тэгээд тийм болохоор энэ бол маш чухал зүйл. Яа тэгвэл
Энэ зүйлийг маш олон хүмүүс мэдээсэй гэж би хүсэж байна. Тийм болохоор өнөөдөр та бүхэндээ энэ сэдвийн талаар жаахан ч гэсэн ойлголт өгсөн окей хичээлээ. Тэгээд та нар маань энэ сэдвийн талаар, энэ дотоод ертөнцийн талаар юу гэж бодож байна? Тэр талаарх сэтгэлдээ надтай хуваалцаарай, комент бичээрэй. Тэгээд би бас төгс амьдрал пэйжээрээ дамжуулаад бас хувь хүмүүсүүдтэй хамтран ажиллаж зөвлөгөө өгч сургалт явуулдаг байгаа. Тэгээд та нар маань бас надтай холбогдож ярилцаж зөвлөгөө авах хүсэх юм бол бас миний төгс амьдрал пэйжээр холбогдорой. Тэгээд миний өнөөдрийн яриаг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бид нар одоо ямар ертөнцид амьдарч байна? Ойлгомжтой маш их хязгаарлалтууд бидний амьдралд их байгаа. Тэгсэн ч гэсэн бас сүүлд миний оруулсан пост байгаа да. Бид нар ямар ертөнцид, ямар дэлхийд амьдарч байгаа, тийм ч их чухал биш, ямар нийгэмд амьдарч байгаа, тийм ч чухал биш. Хамгийн чухал зүйл бол бидний энэ дотоод ертөнц те, бид нар дотоор зүрх сэтгэлдээ ямар мэдрэмж, ямар бодлууд тээж яваа, тэр маань л хамгийн чухал. Яа тэгвэл бидний тэр дотоод ертөнц маань бидний амьдралыг бүтээж байдаг болохоор өөрсдийнхөө дотоод хүн, дотоод мэдрэмж, ертөнц дээр анхаарал одоо тавих цаг аль хэдийн болсон. Тийм болохоор амьдралаа өөрчлөе гэх юм бол өөр дээрээ л ажил. Өөрийгөө л өөрчил. Өөрийнхөө энэ бодол, мэдрэмжээ, энерги, эерэг болгох тал дээр л ажиллах хэрэгтэй. Тэгсэн цагт таны эргэн тойрон чинь аяндаа гоё өөрчлөгдөд гоё сайхан болж эхлэх болно. Тэгээд та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Та нартай хайртай шүү. Тэгээд дараагийн хамтлагаар